Зя энтэн орж иртэл. Жоох юу яана. Ширинэ. За оромдэй манайхан сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? Би ч одоо ойр үед бүр огт юу хийсэнгүй дээ. Лайв хийсэнгүй дээ. Лайв их завч байсангүй. Би жоох өвдөд. Нүдний мань сайхан алдаг нүдний мань давхраа алга болсон шүү дээ. Нүд бүлцээс. 5 цаас бол хиймэл давхраа хэлэгнэ. Өөр нүдний зов хүнжаад. Сайхан алдаг нүд мань байхгүй болсон гэж байна. За хүэмт орж ирж гин үү? За бас баг байна. 7 өнгөрцөн гарууд яг төвчэн дотор. Бэйтүү төвчэн дотор шааж байгаа та тий. Гөлөгчин дуугаа байгаадсэн чи өөр тэнэг хүн орж байгаа юм шиг. Уулныхны толгойг нь эргүүлсээр байгаа сурцсан. Тэгээ уулны хулгайчууд нь одоо үнэмсцэн. Баяр зөгчөг сайн хүн алга. Ийм их оромж хэрэгтэй гэж. Өст гоё шааш. Чам одоо гоё ярина мөгөлөг. Муугар. Хурлээз нахва. Уг нь чиний ирлээ зүрлээ зөх надаа ямар ч хамаахгүй зэ. Гол нь чи Монголын хувь заяагаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг монголчуудын эсрэг чи асар муухай юм хийсэн хурлийц учраас чамайг би ярих гэж байгаа юм зэ. Нэс надаа ирлээ зүрлээ гимгүү мөрөөр амьдарч байгаа найз зөндөө байна. Би ирлээ зүрлээ хүн болгоныг өдөөд байдаг ч юм биш, яриад байдаг ч юм биш зэ. За одоо болио баахан ширээчлээ. За уран дэлхүр Амбатар миндэ бороо гинэ. Би бороо биш ээ баяраа гэж. Яасан бэ? Номон ханы удам шадрван хотгойдын эрлэг бан Чингүнжийн угсааны шааж шүү пистач. Мөн гүлгмэн чи монголчуудын хөрөнгийг хулгайж, хойвилдаж, хахуул авч хансан биз та. Харин чи алтан уургийн болж жүжиггүй хужаам чи зөө. Одоо чамайг яг гэрчлэх битэн шаагаад чиний өвөө чин цэвэр хужаа гэж хэлэх хамгийн сүүлчийн нас орцсон. Саяхан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлдэг Гоминпин огт Бадарч гэж Монголын үндэсний телевизэд байсан. Гоминпин нас орсон зөө. Го Бадарч гоо нас орсон. За ингэнгүүт одоо минь намайг батлах хүн байхгүй боллоо гэд. Одоо алтан уургийн болцсон шааж чинь. Чи алтан уургийн болж жүжигтэй жоох үнэмшилтэй шаалдаа баяр зөгтөө. Би 2 удалд 1985 онд манай 2 удалд нүүж ирсэн Арангаагаас. 9 дугаар дэлгүүр 2 удалд би миний одоо би чинь 6 дугаар анги, 7 дугаар анги, 8 дугаар анги, 9 дугаар анги, 10 дугаар анги гэдээ 5 жил 9 дугаар дэлгүүрт амьдэрсэн заяа. 1985 онд манай Арангаа аймгаас 9 дугаар дэлгүүрт хашаа вэшээ аваад яг автобусны буудлын арталт нүүж ирсэн юм. 6 дугаар анги, 7 дугаар анги, 8 дугаар анги, 9 дугаар анги, 10 дугаар анги би 5 жил 9 дугаар дэлгүүрт байсан юм. Ойлгосноо? Би тэнд хятадтай ирлээ зүрлээ цэвэр хятад хүүхдүүдтэйгээ зодтолтож чулуугаар байлдаж зарим нэгэнтэй нөхөрлөж чанмал джинс чанмал яах араа балчуур турк носон цамц 5 ултай ямаа одоо 5 ямаатай хар шааха эднэрээр би хангарч 2 өдлөө хожоогоодоос би аккурмын загас авч би ингэж өссөн. Би ирлий цүний царай дөрхийг өстө хараал мэднэ. Ойлгосноо? Хонь ямаа хоёр шиг ялгагддаг. Монголчуудыг хонь гэвэл дунд нь ямаа явж байгаа юм шиг харагддаг. Яаж ч Монгол төрхтэй байгаад яаж ч дээл өмсөд хятад хүнийг би шууд хараад танина.
Одоо миний нэг хятад найз бай. Ээж нь Монгол, аав нь хятад. Баян жаргал гэж заяа. Баян жаргал гэж хятад байгаа. Чивэл яг тэр баян жаргалтай бүр канонд юм шиг ижил номж байгаа байхгүй юу? Бүр хаанаас нь ч харсан чи хятад баяр цогтоо. Ямар ч ДНК шалгуулах хэрэггүй. Чиний аав чинь ирлиз чи өөрөө хурлиз. Мэдв. Юу алтан ураг мураг юу хуцаад байгаа визтава чи. Өхөр монголчуудыг одоо гошгоруулаад сурцсан. Одоо эдгээр амар хүчтэйгээр өөрсдөө зөвтгөж эхэлж байна. Баяр зогтууд бүр харах царайны хятад. Ямар ч нотлогоо хэрэггүй, ямар ч шинжилгээ хэрэггүй. Тэрний тэр арьсны тэр нэмгэн байгаа, шингэн байгаа. Тэр энэ хацарны ясгүй юм тэгшин хацартай байгаа. Монгол хүн юугаараа ялгардаг гэж энэ хацар. Энэ яс чинь жинхэнэ монгол хүнийг таних тэндэг энэ баггүй. Энэ тэгээ энэ түүш. Энэ дөрвөлжин түүш. За чамд бүр юу ч байхгүй. Тэгээ чиний энэ хараа толгой нь ийм, гавл нь ийм. Энэ магнаагаараа ийм өргөн. За доошоо ийм шүмбүр. Ийм байхгүй. Энэ ийм байхгүй. Ийм толгойтой байдаг байхгүй тийшээ. Чиний антон бол тэр чигээрээ хятад. Чи Монгол төрийн эсрэг монголчуудын тустай чи юу ч хийгээгүй баяр цогтоо. За чи алтан ураг мургийн ч юм уу үг дээдсэн мэдсээ ярьж болно. Гэхдээ чи Чингүнжи удам гэж шаахгүй. Чингүнжи удам тасарсан. Чингүнжи чи хэдэн он төрснийг мэдж байгаа юм уу? Хэдэн онд нас барсныг мэдж байгаа юм уу чи? Хэдэн настайдаа халуулсан? Чингүнжи хэдэн хүүхэдтэй байсан? Чи мэдчихэж ярил л да биз даа. Чингүнжийн удам гэж одоо ерөөсөө Монголд нэг ширхэгч хүн байхгүй. Чингүнжиөрээ тасарсан удам. Хоёр жоохон хүүхэдтэй наваач цаацалцсан ээж мэн чинь хамт барьж яваад. Жоохон уншчихээч. Чингүнжи аль хүүхдийнх нь удам юм чи? Чингүнжийн хоёр хүү хүнтэй суух насан туршаагүй байсан. Жоохон байсан, бага насны хоёр хүүхэд. Чингүнжийн хоёр хүү хэнийг шааж байгаад хүүхэд үлдээсэн. Чамаг Гомын пин овогт бадарч гой талигач Монгол улсын соёлын гавьяа зүтгэн гоо бадарч ярьж ирсэн шүү дээ. Энэ жаргал тулгын Эрдэнэт Сэлэнгийн засаг дарга их хурлын гишүүн ерөнхий сайд байсан. Жаргал тулгын Эрдэнэтийн өвөө нь хятад хөө. Энэ Сангажвын баяр цогтын өвөө хятад хөө. Манай өвөө хятад хөө. Энэ гурван өвгөн гуруулаа их найз байсан. Бие биенийхээрээ орж гардаг байсан гурван хятад өвгөн. Евэн сараа хамт тэмдэглэж ууж иддэг байсан гэж Гомын пин овогт Монгол улсын соёлын гавьяа зүтгэн гоо бадарч их ярьсан шүү. Сангажвын баяр цогтын өвөө хятад, жаргал тулгын Эрдэнэтийн өвөө хятад, манай өвөө хятад ирлээ зурлээзүүд шүү дээ эдгээр чинь. Юунд нь санаа чинь зовоод байгаа юм. Юунд нь ичээд байгаа юм. Зүгээр хятад гэдгийг хэлээч гээд гоо бадарч хэлжсэн шүү дээ. Одоо тэр хүн нас барангууд жилч болоогүй байх би Монгол болоо шаачдаг юм гүйлгч. Тэгээ Чингүнжи удам гинэ. Чингүнжи удам тасарсан. Хоёр хүүтэй цаацалцсан. Чингүнжийн үр төл удам гэж одоо Монголд нэг ширхэгч хүн байхгүй. Бид та чинь Чингүнжи удам шаадгийг. За Номон хаан. Хувлаа хааны Чиби хатнаас гарсан хүү. Номон хаан Чиби билүү? Аль хатнаас гарлаа? Хувлаа хааны Чиби хатнаас байгаа. Гарсан хүү Номон хаан. Тэр хүн хүү байгаагүй. Пистамын хүү төрүүлээгүй юм тэр хүн. Номон хааны удам Чингүнжи удам гэж шааж юм. Писта удам тасарсан хоёр хүн. Писта ядаж судалж шаалда. Би чамд өөрийнхөө удмыг хэлэх үү? Баяр цогтоо, хожоо баяр цогтоо. Чи сайн ноён хаан аймгийн Цэмбэл тайж гэж судлаараа писта. Миний өндөр өвөг заяа. Цэмбэл тайжийн ганц хүү Шарав гэж миний өвөө заяа. Чи дээр цагаан ясаа ирэх гэж байгаад би цагаан ястай заяа писта. Чи гүйлгч удлаа шаагаад.
Одоо та нар зүгээр элементарны логик хүмүүсийг уншдаггүй судалдаггүйгээр нь одоо хөвсгөлийн гарууд бас гайхаад би бас өмнөөс нь ичээддэг. Би чингүнжи удамч гэж. Хөвсгөлийнхэн ч тэгж ярих хэрэггүй. Чингүнжи удмын нэг ч хүн байхгүй. Удмын тасалцсан. Чингүнжи хүүхдүүдтэй дуусгацсан. Муу ёр. Гэхдээ намайг миний хүүтэй алжвал миний удам тасарч, миний удам гэж байхгүй бол. Миний хүү үлдчихэж, амьд үжиж, миний хүү төрүүлжиж, миний удам үргэлжлэнэ. Энгийн ойлголт, маш энгийн ойлголт. Яаж чингүнжи удам байх гэдэг юм. Одоо хөвсгөлийн гарууд би чингүнжи удам, хотоодын ирэлхэн чингүнжи үлгээ шаагаад байдгийг. Чингүнжи чинь нэг хүн. 2 хүүхэдтэй байсан. Гурвангийн алдсан. 2 хүүхэд нь насан туршаагүй жоохон байсан. Тэр 2 насан туршаагүй жоохон хүүхэд ямар хүүхэн шааж хэнийг жирэмслэх юм. Юуны удам яриад байгаа юм даа. Чингүнжи удам гэж байдгүй юм. Манжин хаан Тэнгэрийг тэтгэгч буюу Цэн Лүн хааны зарилгаар. Гэхдээ яг цаадас суугаа гэсэн баримт нь одоо хүртэл олдоогүй. Бээжинд 81 зоосны нөхөр сүглж алсан гэдэг 2 хүүхэдтэй удмын тасал гэдээ алсан. Ээж нь 2 хүүхдийн ихлэ бариад барьцалсан шүү дээ. Тийм биз? Тэгэхээр чингүнжи удам гэж байдгүй. Муу хар писта би чингүнжи удам гэж шааж байна. Номон хааны удам гэж шааж байна. Номон хаан чинь би бол сайн мэдж байна. Хувлаа хаанаас гарсан чиби гэж хатам. Хувлаа хааны чиби хатны олон хатантай байсан л дээ. Чиби хатнаас гарсан юу номон хаан заяа. Номон хаан хүүхэд байгаагүй юм байна. Үргүү байсан юм уу? Үр тогтоох чадваргүй байсан юм уу? Номон хааны хүүхэд гэж түүхэнд бүртгэгдээгүй юм заяа. Баяр цогтоо чи өөрөө хүүхдгүй амьдарч байгаад өхөл чиний удам гэж байх юм уу биз даа. Баяр цогтоо чамаа хүүхдүүдтэй чи бүгдийн цаазлаа ичвэл баяр цогтын удам гэж энэ хорвоод үлдэх юм уу? Чи ядаж нэг юм элементарны лог бодооч. Яриач. Нэ худлаа үлгэр зохиогоод чиний худалчийг мэдэн штэ. Оюутлогыг чи яаж өгсөн? Найзуудтайгаа компани байгуулад $1 сая мартчих гэж зогсож байсан юм штэ чи. Дөнгөж саяхан. Дөнгөж саяхан хэдхэн жилийн өмнө найзуудтайгаа офшор бүсэд данс нэгэд $1 сая бас би мартчих гэв. $1 сая мартдаг хүн байд юм. Чи бол гацхгүй худлаа ярьдаг юм шүү дээ. Чамд над чиг ийм яс байна уу? Ийм хацар байна уу? Энэ яс нүдэлчтэй. Энэ яс байна уу чамд энэ хацрын энэ яс. Чамд ийм түүшин байна уу? Өргөн түүшин байна уу? Чиний шүдийн мах тасар татаж иддэг юм дөрүүлчин байна уу та? Худлаа шаагаад нэг хүлэг. Дуугаа сонсоод байсан чи одоо бүр гаруудыг чи мөнгөтэй хэдэн сайтуудыг худалдаад авцсан, хэдэн телевизүүдийг худалдаад авцсан. Нөгөөдөлдөө мөнгө төлөө шаагаад одоо наа чи улс төрлөө амар ариухан шудраг улгаачийн дүр эсгэж буцаж орж ирж штэ. Хоньны айрс нөмөрсөн юм чон. Одоо баяр цогтыг бол одоо улс төрлөө эргэж оруулахгүй төлөө бүгдийг хийх хэрэгтэй. Энэ хужааг энэ харах царайны тэр нэг 9 дугаар дэлгүүрийн тэр баян жаргал гэдэг хужаатаа шүү дээ. Мангар адилхан ирлээцтэй. Энэ хардаа энд юм хацар байхгүй. Тэвдэг шиг байгаа үстэй хацрын яс байхгүй. Тэгээ толгоон дэш юм ойлон байгаа үстэй. Ийм ойлон толгойтой байдаг байхгүй эднэр чинь. Тэгээ ирүү байхгүй. Биз дээ хацар байхгүй. Монгол хүний хамгийн түрүүнд гайхуулдаг юм энэ хацар заяа биз дээ. Энэ хацраас чамд байхгүй. Тэгээ ирүүний шувтан түүшин байхгүй. Тэгээ энэ толгоогоор юм ойлон толгойтой байдаг байхгүй. Энэ 9 дугаар дэлгүүрийн тэр баян жаргал гэдэг хужаатаас та мангар адилхан пүү писта бүр усны тусал шиг ижлэх. Энэ Монгол байхгүй. Чи бол бүр ДНК-га үзүүлээд байх шаардлагагүй. За юу.
Чи шалгуулах ямар ч хэрэггүй цэвэр хужаа. Энэ бас нэг нөхөр байна. Бас хацар байхгүй байсан. Ийм хацар байхгүй. Энэ хацрыг асуухгүй байсан. Шалах хүний ганц онцлогч нь энэ хацар гэдэг, энэ түүш гэдэг шүү дээ. Тэгээ ойлгомш гэдэг шүү дээ. Иргүй харвэстай. Одоо монголчуудын тархийг угаагаад одоо наа чинь одоо 28 оны сонгуул бэлдэж эхэлж шүү дээ. Энэ баяр зохтын эсрэг ямар хүмүүс вэ? Баяр зохтын эсрэг ажиллаж байгаа ямар хүмүүс вэ? Тэд нар над дээр ирээч. Надтай холбогдооч. Баяр зохт зүгээр нэг ирлээ зүйлс би тоохгүй заяа. Хорт могоо. Баяр зохт бол хорт хавдар. Ойлгосноо. Одоо энэ хідэн сайтуудыг худалдаж авчаа одоо хачин сайхан инхийн цагаан тахта. Одоо энэ яванда сайхан билег инхийн цагаан тахта бол. Сүүлдээ хөзүүгүй хэлбэгдэрж инхийн цагаан тахта бол. Одоо буцаж ир дахиад Монголыг самарах гэж байна надад болж. Хүнийг нэг л удаа таньдгийн. Хоёр удаагаа таних гэж оролдох хэрэггүй. Уучлалаа өршөөлөө гэж байдгүй. Нэг таньсан л бол үүр зайлуулын хожаа нарыг заяа. Эсвэл одоо наа чи 28 оны сонгуульд Ардын Баатар болж буцаж орж ирэх гэж. Оюу толгой монголчуудыг сүхрүүлсэн. Оюу толгой монголчуудыг өртүүлсэн. Оюу толгой дээр нэг ч зүүн хүн байхгүй. Асрын хөнгөн ахвал авсан. Сайхан бэлэг элбэгдөрж Санжийн баяр баяр зохт эднэр чинь. Тэр үед Монголын төрийг барьж суулгаачуд бүгд хагуул аваад гадагшаагаар цугтаасан. Одоо дан хоёр эрдэнэ ч адилхан, амар баясгалан ч адилхан. Наа новшоо одоо хэний баяр зохтын эсрэг ажиллаж байгаа нам ивсэл ямар хүмүүс байдгийг надтай холбогдсон юм. Шүдээ хүртэл зэвсгэлж байгаад энэ эсрэг явах хэрэгтэй. Тэгээд ярьж байгаа жишээ гэсэн Чингүнжи удам гинэ бити шаа Чингүнжи удам тасарсан. Чингүнжи удам нэг ширхэгч байхгүй уучлаарай. Номоо хаан гинэ. Номоо хаан Ховлын хаанаас гарсан Номоо хаан нэг ч хүүхэд төрүүлээгүй юм стаа. Өөрөөр амьдраад дууссан. Ядаж жоохон бодиттой жишээ австаа юм заяа. Гүлгч монголчуудыг одоо юм уншдаггүй мэддгүйгээр нь далимдуулаад шааж өгч ин тархийг угаацсан. Мөнгө л авч ивэл юу ч хийхээс буцахгүй болсон эдгээр мөнгөний эдэн сайтууд нь 38 өмстэй на пистач 38 арзмарын гутал өмстэй жижигхэн чөгчөөсөн жижигхэн цагаан писта байдаг шүү дээ. Жижиг биетэй чөгчөөсөн жижигхэн писта явж байгаа яг хожаа хөгших тусмаа хожаа бол наадах чинь заяа. За ингээд баяр зохтыг дууга чимээгүй хараадсан чи бүр ард түмний тархийг угаагаад Ардын Баатар болоод сүлдээ алтан ураг руу минь халдчихээн. Ингиж даврахгүй, ингиж биднийг басахгүй, ингиж доромжлохгүй. Чи ичгүй пистам нь хоёулаа хаалц ДНК-г үзэх үү? Хаалц ДНК-г үзүүлэх хоёулаа. Унгар улсад Америкт ДНК үзүүлэх хэрэггүй байдэн шүү. Америкчууд бол дэлхийг тэр чигээр нь ирлээ зүрлээс болгохын тулд мангар олон цус хойлоо гаргацдаг. Тэгээ хүмүүст эргэлзээ төвлөждөг. Герман тэгдэг. Ерөөсө ДНК-г хамгийн сайн шинжилдэг газар бол Унгар заяа. Би ДНК-г үзүүлсэн уулгаач л та. Миний ДНК энэ байна. С бүлгийн Алтай язгуурын цус. Би элит аваар цустай юм заяа. Мэдв. Чи надтай хаалц ДНК-г үзээрэй биз таа. За дараагийн лайв хүртэл баяртай. Чамаа чи Монголын баялагийг хулгай хэлэх чинь чимээгүйсэн. Одоо алтан ургийн минь хүн болж эргээд төрд орох гэж байгаа бол маа. Би амьд байгаа заяа. Би чиний өмнө хөндлөн зогсно. За дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд нисдэг.